Хүүхдийг ивэксэн Япон улсын гадаад хэргийн яам хамтран үзүүлж байна. Минийхөө хоол өдрөө. Зүгээр хэдийдээ дахиад тоглох уу? Хаяста боёо шүү. Дахиад тавтай. Монгол улсад 103 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 10,660 тэгээс 18 насны хүүхэд байна. Эдгээр хүүхдүүд эцэг их асран хамгаалагчийн хараа хяналттай нийгмийн харилцаанд орж байгаа ч хүсэл мөрөөдлөө нууж хаалттай цонхны цаана суусаар байна. Тиймээс эдгээр хүүхдүүдэд боломж олгож амьдралд хөл тавихад нь итгэл биелцгээе. Хүүхэд бүхний өөдөл, хүсэл тэмүүлэл, жигүүр шиг дүүлэн нисэх.